Окей. Хамгийн сүүлд бид нэр энэ Java framework-ийн хажууд би одоо яг 3 дахь хийж бодож байна. Яагаад тэгэхээр надад chat маань өнгөө баг шиг байна гэсэн бодож байгаа. Хараагүй. Тэгээд яг юуны хажууд заах гэж бодож байгаа сая ерөнхийдөө энэ бичээдийг Java framework-ийн хажууд 3 утгаар нотож оруулах гэж бодож байна. Гэхдээ энэ маань тусдаа playlist-ууд нь үүсв зүгээр. Ирээдүйдээ бол магадгүй үүсч олон болохоор юу тусдаа гэдэг нь болохоор веб аппликейшн одоо бичгээд бид нэр ер нь веб девелоперд 3 төрлийн хэлийг бол ашигладаг байгаа. Яг энэ браузер маань цаанаас аваад markup language style sheet гэж одоо дизайны хэл гэж JavaScript одоо параметр зориулаад JavaScript CSS гэдэг нь болохоор вебсайтны дизайныг бичих зориулдаг зээл. Тэгээд би CSS одоо 3-аас ер нь тийм CSS 3-аас заа гэж бодож байна. Яг өнөөдөр CSS стандарт яг хэд байгааг би мэдэхгүй байна. Тэгэхээр би энэ веб аппликейшн бичээгүй ер нь бол жил хагас гар болсон. CSS веб стандарт чарсан дээр юм байна. Ambient Flex ямар ч байсан энэ бол өнөөдрийн стандарт болсон байна. Өнөөдөр би яг CSS гэдэг хэлнээс бол хамгийн ихтэй заахыг хүссэн зүйл нь болохоор Flex гэдэг зүйлийн талаар би бол ярихыг хүссэн өнөөдөр. Яагаад тэгэхээр бид нэр Flex гэдэг зүйлийг ажиллаж одоо сайтныхаа дизайныг хийхдээ энэ төр зүйл бид нэр Flex гэдэг зүйлийг бол ашиглах болно. Гэхдээ яг өнөөдрийн хүртэл би бол энэ Flex гэдэг зүйлийг бол ашиглаж байгаагүй хэзээч. Яагаад би ашиглахгүй байсан бэ гэхээр ер нь бол вебийн одоо стандарт солигдно гэдэг бол айгүй олон жил болдог зүйлс. Жишээлбэл одоо HTML5 стандарт руу шийдэлөө 2008 оноос эхлээд 2014 он болоод одоо 6 жил болсны дараа HTML5 стандартын стандарт болсон. Гэхдээ 2008 онд яг ихэлсэн. Бид нэр одоо зургийн бас юу солигдно гэдэг систем үү шижин гэдэг бас нэг юм болоод жил мэл болоод байдаг. Яг тэрнтэй адилхан ер нь бол веб стандарт шижин гэдэг бол айгу боддог. Цаг хугацаа өөрчлөгдөж. Тэгээд ерөнхийдөө бол би энэ Flex гэдэг зүйл маань болохоор миний хувьд болохоор арай шинэлэг зүйл байгаа гэсэн. Орчин үеийн шинэлэг гэдэг нь болохоор юу хэлээд байна гэхээр миний мэдхгүй одоо шинэ зүйл гэсэн утгаар биш. Би одоо Flex-ийг нэг өдөр бас сурсан. Орчин үеийн тэр ерөнхийдөө бол sorry би гэсэн шийдвэрлэхгүй хавар аваар биш вэ. Миний Flex-ийг ашиглахгүйсэн гол шалтгаан болохоор миний хэрэглэгчнэр гэдэг хүмүүсээс бол хамааралтай байсан. Яагаад тэгэхээр миний одоо бичсэн параметр хэрэглэдэг хүмүүс бүр хуучны одоо компьютерүүд дээр бүр хуучны браузер дээр бас сайтыг минь ашиглах хэрэг гардаг. Яагаад тэгэхээр тэнд одоо албан байгууллагын цаанаас нөгсөн компьютер нь бол тэр тэгээд нөгөө зарим хүмүүс нь хөгшин янз бүрийн хүмүүс байдаг. Тийм учраас миний одоо би Flex гэдэг зүйлийг ашиглаад одоо тэр гарч ирсэн үеэс ашиглаж ирлээд одоо би параметр чиглэсэн бол миний бичсэн параметр зөвхөн одоо хамгийн сүүлд апдейт хийгдсэн браузерууд дээр л ажиллана. Хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжтэй хамгийн одоо хүчтэй компьютертэй сүүлийн үеийн браузертай хүмүүсийн юм дээр ажиллана. Бусдын дээр нь одоо ажиллахгүй хэвдэрнэ гэсэн үг одоо сайт маань дизайн. Тийм юм би болохоор хүсээг учраас Flex гэдэг зүйлийг бол ашиглахгүйгээр нэлээд удаа хүлээсэн. Одоо хүн болгоны компьютерээр Flex гэдэг зүйл ашиглахад баг болсон байлгүй дээ гэж бодсон үдээс өнөөдөр би одоо CSS-ийн хажуудыг заахтаа хамгийн эхлээд Flex гэдэг зүйлийн талаар бол би одоо заахыг хүсэж байна.
Яаж ч флекс гэдэг зүйлийг харъя. Хизэнээс стандарт болсон бэ. Энд болохоор одоо CSS Tricks гэдэг сайт үүдэг. Энд болохоор CSS-тэй холбоотой ер нь хүмүүс бол айгүй их одоо communication гэсэн үг, хүмүүс хоорондоо харилцдаг. Энэ сайтаар дамжуулж CSS-тэй холбоотой. Хин гэдэг залуу байдаг. Өдөө нэг залуу байгаа бүдүүн. Өнөхөр нэг энэ сайтыг ажилладаг нөхөр. Тэгээ сая эдний сайт руу би бас хаяа ордог. Энэ Крис 2 гэдэг хүн бол үүнийг бол би хамгийн сүүлд апдейт хийсэн гэж байна. Эдний сайтны докюменташн болохоор ийм их байсан. Ерөнхийдөө сайтныхын дизайныг CSS гэдэг үднээсээ. Гэхдээ миний хувьд бол би докюменташн ашиглахдаа ихэвчлэн Mozilla Developer Network-ийг ашиглах дуртай. Яагаад вэ гэхээр ер нь бол дэлхийд дээр хамгийн том одоо вебийн community сүлжээ гэж бодож бодны network MDM гэж би бүгдээ бичгтэй хайгаад санаж аваад MDM гэдэг Mozilla Developer Network гэж байгаа. Яг үүнтэй адилхан би болохоор ирээдүйд бас G4 Developer Network вебсайт ажиллуулад тэрэн дээр болохоор G4-ийн одоо бүх documentation бүх одоо юмуудыг бол тэг G4 холбоотой бүх юмыг одоо тэр сайтаар дамжиж хүмүүстэй харьцдаг хэрэгч нартайгаа тийм болохыг хүсэж байгаа. Энэ юу бол одоо Flex гэдэг зүйлүүд хамгийн одоо багада Chrome бол аль эртнээс бол дэмжиж хэлсэн. Chrome, Firefox хоёр бол ер нь хамгийн урд явдаг браузерууд үйлчлэрөө. Одоо яг миний энэ Chrome version хэд байна харъя. Version одоо solution байхгүй бах та. Таны юм аа хамаа үргэлжлэх юм. Зүртэл усаад хэл усрахгүй. Миний одооний version бол 71 гэж байна. Тэгэхээр 29-гээр аль эрт дээр үеих гэсэн. Тэр үеэс хойш одоо бүх нэлээд олон жил болсон учраас бүгдээрээ спортлнаа. Тэгээ Internet Explorer дотор харагдахгүй байна. 11-ээс хойш юм байна. 12-оос бараг EDG болсон. Тэгэхээр Internet Explorer дээр хэрэглэгчдэр Flex сайтыг маань үзэж чадахгүй гэсэн үг. Энэ байлаа одоо Flex-ийг ашиглахыг намайг одоо зогсоодог гац зүйл. Арай л цагт болоогүй. Ер нь бол дэлхийд даяараа Flex-ийг ашиглаад аль эртний эхэлсэн тэгээ бүр удцсан. Одоо баг стартап баг биш стартапад удчихсан. Тэгээд түрүү би тэр юудаас documentation background-ыг харсан чинь 2017 оны 10 сард стандарт болохоор одоо би одоо яг 10 сард л одоо ерөнхийдөө тэр стандарт болсон байна. Одоо л стандарт одоо дүгж 1 жил өгөрж байгаа гэсэн үг. Тэр Flex-ийг одоогод ашиглахад бас арай болоогүй бол та. Гэхдээ би өнөөдөр хичээлийг CSS дээр код пен дээр бол нэмэрэн. Код пен дээр одоо би энэ аккаунтаар нэвтрээ орсон байгаа. G4-д намайг дагахыг хүсэх бол энэ дээр ажиллаа. YouTube пэйжтэй ордог шиг J3F0O энэ дараад энэ хаадаг газар фото үсэг товчдоор байгаа. Тэр дээр дараа фото хийж боломжтой болох. Яг одоо би create new pen одоо энэ болохоор HTML tag гэвэл tag гэдэг маань болохоор хуучны одоо JS template гэдэг нэрээс олсон. Энэ болохоор яг одоо ийм indentation language гэх юм аашаа одоо JavaScript дээр бид нэр ийм блок бичдэг нэг блок код гэж. Тэгэнгүүт одоо Python код болохоор indentation авснараа блок нь болдог. Одоо шийдэл би нэг Python бодож бичих юм бол expert default гингүүтэй таба дараад indentation гэж би одоо энэ уртын цагаар хэлээд. Тэгснээр одоо би энд үгүй if I to таваас их болч юм бичигүүдээ блок нэгтэй ингэж бол бичдэг.
Гэж чад энэ блокноос гарсан гэдэг нь болохоор буцаад English оронгууд энэ блокын дуусч байгаа гэдэг. Тэгвэл одоо JavaScript шиг үү C-ний language дээр бид нэр блок гэдэг зүйлийг бол ашигладаг. Гэхдээ Pag гэдэг нь болохоор одоо тийм төрлийн HTML тийм төрлийн хэл гэсэн үг. J language гэдэг template language. Одоо HTML дугаалт дотор lang гэж юм болохоор HTML tag болно. HTML-ийн дуусна. HTML дотор байгаа нь болохоор header юм ингээд эдгээрийг юм болохоор ингэж дотор нь ороод одоо child element болгож бичиж гэсэн үг. Одоо энэ хамгийн том хэлбэр HTML. Тэр нь дотор хоёр элемент байгаа. Head body гэдэг. Head дотор байгаа зүйлс нь болохоор title. Тэгээд JavaScript code, E code байна. Тэгвэл title дээр болохоор HTML дотор HTML одоо J яра болохоор script tag нь болохоор энэ JavaScript гэдэг дотор бичсэн код нь харагдчих. Яра тэгээ одоо ихэд энэ бол HTML одоо J гэдэг хэл. Тэгээ J гэдэг хэл вершний одоо сүүлийн current одооны яг орчин үеийн вершин гэх юм бол энэ мэдсээр бол Jag гэдээ бол нэрээс олдсон. Pag Jag гэж андарч sorry. Pag. Одоо энэ би код пенер ороод тэр жижигхэн setting-ийн шиг тийм арааны icon дээр дарангууд HTML процессор ямар аяг ашиглах вэ? Энд бол HTML markdown, stem, Pag одоо энэ эсвэл non гэсэн тавдын сонголт байгаа. Миний болохоор default-оор Pag байдаг. Би Pag дээр бичих нь илүү цэвэрхэн харагддаг. Одоо жишээлбэл би энэ HTML ингэж чийд энэ хоёрын дунд одоо body гэж ингэж чинь үнэхээр хэцүү над зүгээр тэрээ. Тэр учраас би бол одоо юу гэдэг HTML таба дараад head body head дотор байх зүйлснээс таба дараад яра ингээд бол J template гэдэг language-ийг бол би бас нэг хэсэг хэдэн сар бол ашигласан. Тэгж учраас би G4 template-ийн language одоо G4 framework-ийнхоо G4 framework-ийнхоо одоо template-ний хэлийг энэ Jade-тэйгээр Jade шиг харагддаг. Гэхдээ би tab indentation-ийн оронд би operator-оор солилцсон. Operator гэдэг нь болохоор одоо энэ CSS operator. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо би одоо саяны J template дээр бол ингээд бичсэн зүйл гэсэн үг. My cart гэдэг элемент байгаа. My cart гэдэг зүйл нь энэ маань болохоор яг HTML болох юм бол my cart гэдэг нь HTML tag бол байхгүй мэдээж хэрэг браузер дээр my cart энэ бол яг одоо HTML гэдэг маань браузерыг ойлгох хэд одоо энэ маань ингэж болно гэсэн үг. Jade language дээр тэгээд үүнийг маань бол браузер ойлгож одоо энэ дэлгэн дээр рендеринг сурж байгаа. Одоо энэ бидний одоо вебсайтны энэ маань бол энэ харагдаж байна. Бидний HTML элементүүд маань сонин харагдаж байна. Элемент гэсэн тав руу орох юм бол одоо энэ HTML элементүүд маань харагдана гэсэн. Тэгээд бидний одоо энэ index.html гэдэг файл байгаа. Бидний бичсэн хамгийн жижиг HTML файл. Үүнийг маань хамгийн ихтэй браузер татчих авна. Үзчихээр гэсэн үг. Сервер компьютертэй холбогдоод хамгийн ихтэй энэ кодыг гууж авна гэсэн үг. Энэ кодыг маань харангууд family яасан. Окей, whatever. Бид нар main хоцож ороод main page source зачаарай. Гом утасны main page source. Миний браузер хийгээд шүү дээ. Энэ яагаад би дандаа Google Chrome ашигладаг ба шалтгаан браузер яагаад тэр браузерт маань байнга апдейт хийгдчихэдэг. Google Chrome дээр бол web application бичих надад хамгийн амархан байдаг. Окей, энэ саяны браузер хийсэн зүйл байсан байна. Бид нар бол яг энэ одоо анх орсон утас руу ороод page source-ыг бид нар бол энэ татчих авч байгаа. Тэгээд энэ HTML энэ элементүүдийг бид нар бидний одоо G4 framework гэдэг маань болохоор эдгээр юм
өөрчлөлт байгаа. Одоо бид нэр яг аль хуудсан дээр орсон URL маань яаж өөрчлөгдсөн бэ гэдгээс хамаарат GPU framework маань энэ HTML одоо элементийн бүтцийг өөрчлөж байгаа. Одоо яг энд бол би энэ шиг ороод одоо би энд зүгээр үгүй my cart my cart гэдэг shopping cart уул shopping cart бидний энэ зүйл чинь явж shopping cart шүү дээ. Энэ бол үлжин картнууд shopping cart дотор юу ах вэ? Ямар ч үсэн имиж бол байна. Ямар нэг имиж зураг байна. Зургийг нэг авчих. Тэгэхэд одоо би энэ элементийг сонгож байна. Одоо би зураг ашиглахдаа заримдаа энэ зургийг сонголоо. Энэ image source гэдэг одоо энэ image attribute image tag гэдэг одоо HTML элемент харагдаж байгаа. Source нь энэ source гэдэг одоо энэ image хаана татагдж байгаа харин гэсэн үг. Өөрөөр одоо вебсайтны profile link address өнгөтэй жишээгээ ороод image tag үзэхлээр attribute бичгтээ JS дээр бол энэ path гэдэг параметр дээр бол энэ дугуй алтаар бичдэг. Гэхдээ GPU framework-ийн нэг ялгаа нь болохоор бидний би attribute-тэй болох дөрвөн алтаар бичихийг хүсэж байгаа. Ерөнхийдөө бол одоо my cart гэдэг бидний элемент байл болохоор бидний зохиос одоо component. Тэгээд бидний component дамжуулах attribute-уудын болохоор бидний чинь жишээлбэл source image-ийн саяны URL бичдэг ч юм уу. Би одоо саяны my cart дотор бид нар жишээлбэл одоо my cart дотор ихтэй бид нар бол би энэ болохоор CSS selector ашиглаж байгаа. Энэ бас шалтгаантай тэрний нэгтэй дараа ялээ. Энд дээр би нэмэхний энэ элементний дараа гэсэн үг. Image source тэгээ source саяны одоо вебсайтны ч юм уу URL хай байна гэсэн үг. Гэхдээ одоо би энд бол би attribute-уудаа дөрвөн хатмаар бичиж байгаа бол энэ path гэдэг параметрийг мэдэх бол энэ GPU template-ийг бол баг сураад авах юм байхгүй гэж бодсон. Баг адилхан. Ганцхан ялгаа нь болохоор path гэдэг энэ J гэдэг template-ийн language болохоор дугуй алт дотор бичдэг. Миний GPU template болохоор дөрвөн хатмаар бичдэг байгаа. Ялгаа нь бол ерөөсөө яа, одоо бид нэр өөр имижтэй болцсон. Хажууд нь бол ямар нэгэн барааны нэр байна. Тэр нь бол title. Одоо энэ маань бол structure гэсэн үг. Энэ маань бидний одоо зохиох shopping cart гэдэг бол component-ний template structure би болохоор guess тийм template-ний ч юм уу юм одоо жижиг юм бичих өгсөн үедээ би энэ CodeBank гэдэг сайтыг ашигладаг байгаа. Тэгээ одоо энд болохоор shopping cart. Тэгээд одоо намайг follow хийгээд энэ source code-оос бүгдээрээ чамд харагдана гэсэн дараа энэ линкээр ороод миний GPU гэж ороод миний сүйд одоо хийсэн ингээд тооцсон хаана. Энд дээр дараад одоо энэ source code-ыг харж болно. Окей, одоо дараа нь болохоор би shopping нэрнийхээ орон зайг бол би ерөөхдөө shopping гэдэг юугаар ойлгохыг хүсэж байна. Класс нэрнүүд энэ цэгээр хэвтүүдэд байгаа мэнаас очтой. Үүний би жоо мажаа тайлбарлана. Shopping барааны нэрийг юу гэх вэ? Shopping барааны нэр product name. Shopping product name. Класс нэрнүүдийг болохоор би дундуур зураасаар бичээд байгаа мэн бас учиртай өгнүүдийг нийлүүлэхтэй. Энэ нэр нь болохоор энэ дотор бичигдсүүд нь path гэдэг параметр дотор зай аваад дотор нь бичигдсүүдээ шууд биччихэн. Одоо энэ тоохгүй харагдах бидний элемент тэрээр бид нэг inspect гэж харах юм бол браузер дээр одоо яг бидний HTML-үүд маань бидний shopping цэгээр тавьчихлуулж бичсэн одоо классууд гэдэг маань shopping product name гэдэг маань div гэдэг элемент болчдөг. Бид нар болохоор элементийн нэрийг бичээгүй. Тэрээр би энд одоо my element нэг юм бол одоо цэгээр эхлэхгүй бол энэ бол элементийн нэр болчихно. Одоо би энийг харъя. Inspect my element гэдгийг class гэсэн үг. Цэг гэдэг нь цэгээр би бичээд байгаа болохоор class гэдэг одоо attribute нь шүү гэж. Тэгэхээр бидний энэ тохиолдолд бол div гэдэг нь үүсэж байгаа. Энэ default-ороо browser-ийн одоо зүгээр box гэсэн үг. Вебсайт ашиглахдаа бид нар баахан div бичдэг байсан хойч цагтаа. Одоо энэ сайт бол яг ингээд бидний яг хуучны одоо браузер дээр ажиллах хэмжээний болгож байгаа гэсэн компайлж байгаа. Тэгээд
Окей, эдний дотор нэг барилын одоо хараад одоо энэ маань болохоор дээдийнх нь болохоор shopping cart гэдэг юм байна тэр харагдаж байна. Сая 6 даваад хийчихсэн. Тэр маань болохоор ийм элемент хамгийн дээр shopping cart класс нь shopping cart дотор нь байгаа ийм элемент байна. Ийм класс одоо тэрэн дотор байх текст нь болохоор авд гэдэг одоо тэр текст. Энэ зүйлийг болохоор G4 framework дээр болохоор би нэг function дуудаж байгаа юм шиг JavaScript function дуудаж байгаа юм шиг syntax-аар бичсэн. Тэгээ текст маань бол яг ийм хоёр одоо quotation mark-ын дотор бичигдэн. Ганцхан одоо ийм quotation mark. JavaScript одоо single quotation mark, double quotation mark хоёр ялгаагүй байдаг. Жишээлбэл би одоо энэ текстийн дотор би double quotation mark-ыг ашиглахыг хүссэн үед single quotation mark ингээ ашиглаад ингээд бичиж адилхан string-ууд очдог. JavaScript гэдэг одоо би энэ дотор single quotation mark ашиглалтаа ингэсэн байдаг. Тэгвэл өөр бусад параметруудээр зарим хэлнүүдээр бол single quotation, double quotation хоёр ялгаатай. C одоо компьютер шийдвэр ухаанд бол заахтай энэ бол C дээр заадаг одоо бүр суурин. Тэнгүү C хэл дээр бол double quotation mark маань бол string, энэ маань үндсэндээ character гэдэг олон характерууд бүр нариндаа болонгод 1 character, 2 character, 3 character, 4 character, 5 character, 6 character дараагаар суулсан character гэсэн үг. Тэнгүүд C хэл дээр болохоор character гэдэг зүйлийг ганцхан character-ийг ийм зүйл дотор бичдэг. Энэ бол 1 byte хэмжээтэй. Яагаад тэгэхээр би чинь бүр доор одоо hardware машинтай харьцдаг параметр учраас бүх юм byte хэмжээгээр тоон бол байх хэвээр. Тэгээ би заримдаа C параметр бичээд, заримдаа JavaScript бичээд, заримдаа өөрөөр параметруудаар ингэ бичдэг учраас ерөнхийдөө миний бүгдээрэн дээр нийтлэн байхад одоо сайн практик гэдэг үгнээс би энэ темплейтнийхаа одоо хэлийг зохиохдоо ингэж зохиосон. Бүх string-үүд double quotation mark дотор байна. Энэ дотор л ярилцдаг байхгүй. Өөрчлөгдөхгүй гэсэн. Гэхдээ яг ирээдүйд өөрчлөж магадгүй зүгээр хамаагүй. Тоглож ирсэн саяных юм бол. Дотор ч яах вэ? Бидний shopping cart маань одоо structure маань бүтэж байна. Гэхдээ энэ shopping cart окей. Энэ cart маань бас балиар ижлэг өнгөтэй юм гэж шүү дээ. Гэхдээ ийм байх нь заатар ч хамаагүй. Тэр миний бодох ёстой зүйл ш. Дараа нь price гэдэг зүйл байна үнэ. Тэгэл болоо юм уу? Description тайлбар юу ч хэрэггүй те. Би яг ийм байлгамаар байна. Үүний доор description жоохон тайлбар тексттэй гэдэг хэдэн одоо тэмдэгтээ хязгаарлагдахаар би бол team design-тай байх нь илүү зүгээр гэж бодож байна. Тэгээд за хамгийн ихдээ одоо бид нар юу хийх вэ гэхээр CSS selector гэдэг зүйлийг ашиглана гэсэн. Одоо бол ерөнхийдөө би энийг хаалаа. Яг тэр надад илүү том ажиллах цаг гарч ирнэ. CSS дээр одоо сайдлын preprocessor гэдэг зүйлс байдаг. Тэгээд би өнөөдөр болохоор preprocessor ашиглахгүйгээр дан CSS 3 одоо юуг ашиглана. Syntax. CSS маань болохоор ерөнхийдөө syntax нь 3 зүйл гэж ойлгож байна. Хамгийн ихнийх нь болохоор selector гэдэг зүйл байгаа. Ийм зүйл бичнэ. Дараа нь block байна. Энэ CSS block яг бас энэ C шиг адилхан syntax-ны адилхан. Тэгээд дараа нь property value. Ердөө энэ CSS параметр бол биш энэ ямар нэгэн параметр хийх бичгүй. Хүн дээр ямар ч dispatcher ч гэдэг юм уу, network connection ч гэдэг юм уу тийм бол байхгүй. Энэ зөвхөн одоо HTML дээр бичсэн бидний браузер дээр байгаа элементүүдээс сонгоод дизайныг нь өөрчлөхөд зориулагдсан параметр cascading style sheet гэсэн үг. CSS гэдэг юм. Тэгэхээр энэ selector гэдэг нь болохоор хэд хэдэн янзын selector байгаа. Гэхдээ би тэрнээс хамгийн амархан selector-уудыг хамгийн ихний хичээл дээр би өнөөдөр class selector гэдэг зүйлийг ашиглахыг хүсэж байна. Class гэдэг нь болохоор одоо энэ HTML элементээр бид нэр select хийдэг. Энэ shopping cart гэдэг энэ элементийг select хиймээр байгаа. Гэхдээ бид нэр энэ класс нь ижилхэн байгаа бүх энэ элементүүдийг бүгдээрингийн select хийнэ гэсэн үг. Тэрнийг хүсэж байна. Яагаад вэ гэхээр бидний shopping cart гэдэг зүйл маань нэг одоо хэд ч хийж болно, 4 ч хийж болно, 6 ч хийж болно, 10 ч хийж болно, сайт дээр олон байж болно. Тийм учраас бид нэр энэ олон бүгдээрингийн ижлэгийн стайлд болгох гээд нэгэд shopping cart. Shopping
cart. Дараа нь property гэдэг нь болохоор одоо энэ property value гэдэг ийм алга байна. Одоо браузерууд энэ чинь unknown property name. Property гэдэг property нэрийг мэдэхгүй байна гинэ. Property гэдэг нь болохоор энэ браузерын одоо ойлгох энэ браузер маань одоо хэрэг ухаалаг бай түрүүний дээр flex гэж яриадсан чи property нууд одоо CSS property гэсэн үг. Flex яа тийм файл дизайнер зохиоход би өнөөдөөс бол хамгийн ихний ашиглах property нь болохоор би background гэдэг property-г ашиглаж байна. Би одоо энэ элемент нэр шууд браузерыг ашиглаж байна. Яг тэр браузер маань хамаагүй smart Google одоо Chrome браузер маань. Тэгээ би дундуур зураас тангад браузер маань одоо background гэдэг ямар property дэмжих юм бэ? Бүх одоо юу харагдаж байгаа. Боломжууд нь гэсэн. Доошо scroll background attachment, background blend, background clip, background color. Yay! Наачис яг миний хүсэж байгаа зүйл. Окей. Property-га хуулж аваад color нь тэгэл арчана. That's why энэ л яагаад одоо бид нэр CSS гэдэг зүйл selector хэрэгтэй болоод ирсэн шалтгаан. Background colors тэнгууд одоо би эндээс tag гинэ гэсэн бичсэн. Энэ аль хэдийн бичигдсэн ажиллаж байгаа demo template сайт байгаа. Энэ маань өөрөө background colorтай байгаа ямар элемент вэ? Тэр кодыг би одоо ингэж элементээр select чад энэ A гэсэн элементээр хамгийн гадуур бол A гэсэн tag. Тэнгууд тэр A tag маань болохоор background color chart F5 гэсэн байгаа. Би F5 гэсэн X value color энэ бол RGB color X value. Аны талаар ихтэй би дараа нь тусдаа өөр хэлээр ярина. Одоохондоо бол би энэ copy дот background ижлэхэн өсөлттэй. Nice. Энэ CodeBank гэдэг сайт маань бидний нэг темплейтийг одоо рендерлэхдээ shopping cart одоо бидний бичсэн HTML кодын дээр харж байгаа. Тэнгүүд үүний маань бидний өмнөөс автоматар одоо HTML гээд body гэдэг таг нь биднэрт зориулаад үүсгэж өгсөн байгаа. Тийм учраас одоо би энэ шууд body тагаас select хийж бодно. Body background black нэг select жаад яаж яах вэ? Заах төрсөр. Please copy paste. Thank you. Okay. Одоо ингээ харах юм бол body element маань ингээ background маань бол хар. Гэхдээ би нэг арай өөрөөр сонгоод background маань одоо body element маань одоо гадуур нь харагдчихэв. Гэхдээ body маань анзаарах юм бол body shopping cart хоёрын одоо shopping cart гэдэг элементээр бид нэр бол background-ийн ийм өнгөтэй гэж бичсэн. Гэхдээ энэ body одоо нэг зүйлийг анзаарангууд shopping cart гэдэг элемент энэ body хоёрын дунд зай байна. Миний би томруулах юм бол миний бодож байгаа шиг томруулах юм байна. За яхаа. Үнийг би бас хаагтаж чаднаа. iframe гэдэг элемент байгаа. iframe гэдэг нь болохоор өөр веб бодос одоо энэ дотор ажиллаж байгаа гэсэн үг. Үүнийх нь copy link please full screen. Тэгж ажиллахгүй гинэ. За. Надад ч яах вэ тэгвэл эндээс нь харуулчих. Shopping cart body. Энэ хоёрын дунд нэг зай байгаа хэрэг анзаарч байгаа бол одоо тэр зайг хаанаас үүсэж байгаа юм бэ гэдэг эндээс харж болно. Элемент гэсний хажуудад нь баруун талд нь одоо би энэ styles гэсэн энэ табуудаас аваад би styles гэсэн табыг сонгоод хамгийн доотлолт нь эсвэл компьютер гэдэг хамгийн дээр нь бол гарч ирнэ. Бүх одоо энэ HTML элементүүд маань яг үндсэндээ бол одоо яг гол руу орж байна. Одоо би хамгийн гол зүйл рүү орж байна. Аргатлаа game engine. Браузер ер нь яг яаж ажиллаад байгаа юм бэ? Аргатлаа энэ бол үндсэндээ game engine. Бүх одоо бид нар бол JavaScript миний хичээлийг үзсэн бол бид нар JavaScript хичээлээр game engine бол бичсэн. Одоо энэ div гэх бүх элементүүдийг бодсон бид нар чи бүгдээрээ box. Яг артынхаа game engine дотор. Тэгэд энэ маань бол vector гэсэн үг. Vector. Vector энэ координат 0 гэж бодох юм бол энэ box-ны хагас урт нь тийм хэмжээтэй, хагас өндөр нь тийм хэмжээтэй box. Тэнгүүд энэ зүгээр нэг box биш энд харангууд дотроо нэг box. Гоо солиод.
Сая солигдсангүй. 2 бокс. 3 бокс. 4 бокс. Бидний ганцхан элемент маань үндсэндээ. Яг бодоо үзэх юм бол энэ 4 вектор гэж ойлгож байна. Одоо энэ 4 шиг вектор. Тэгээд тэр 4 векторээс хамаарж одоо энэ calculation тооцоолол хийж дэлгэсэн байна. Одоо хэмжээнүүдэд тохируулж зурж байгаа. Тэнгүүд энэ маань 4 векторыг одоо тэр 4 векторын яг нэр нь бол хамгийн гол нь болохоор энэ байгаа. Клэр биш клэр биш. Би балруулыг сонгож аваад энд хар өнгөөр одоо энд нэг элемент байгаа. Энэ боксыг би одоо энэ зуръя. Гэхдээ хажуудлага аюуг арилгаж дэлгэж жагаад хамаар зуръя. Бидний энэ div shopping cart гэдэг элемент маань үндсэндээ нэг бокс өөрөө body гэдэг өөр бас нэг боксын дотор байгаа. Гэхдээ бүх бокс маань нэг юм байна. Ийм юм дотор border гэдэг нэг зүйл байна. Border гэдэг нь болохоор энэ бокс одоо энэ хүрээ одоо энэ яг миний зурцсан байгаа хараар зурцсан байгаа энэ хүрээ маань одоо энэ ягаанаар би энэ зурцсан байгаа бокс маань энэ бокс маань хүрээ. Яагаад вэ гэхээр хүрээний минь заримдаа би тэнгиж өсч болно. Одоо энэ би зурдаг түүлээс болоод арай том зурдаг. Би ийм хүрээтэй байлгамаар байна. Тэнгүүд бид нэр одоо нөгөө түрүүний CSS property-г бичээдсэн тэрэн дээрээ border энэ арай жиж багнах юм. Border width гэдэг одоо property-г ашиглана. Тэгээ тэрүүгээр бид нэр одоо 5 pixel, 6 pixel, 10 pixel юм уу энэ border-ийн зузаан хэрэг байх юм бэ? Түүгээрээ солино гэсэн үг. Тэнгүүд энэ бокс маань бүхэлдээ юу хэлээд байгаа юм бэ гэхээр үндсэндээ border. Энтний тараад балралтч. Тэр маань үндсэндээ border тэр property name энэ байна. Гэхдээ энд нэг зураас байгаа. Энд баруун талд зүүн талд дээр нь доорноос бид эдний дардсан. Энэ зураас нь юу гэсэн үг вэ гэхээр border-д нь бол одоохондоо ямар ч утга байхгүй байна гэсэн үг. Энэ маань юу гэсэн үг вэ гэх юм бол энэ border-ийн хэмжээ 0. Энэ border маань бол ямар ч одоо өөрчлөлт үзүүлэхгүй гэсэн дээр бол border-ийн хэмжээ 0. Окей. Тэнгүү дотор нь padding гэж байгаа нөө. Тэгээ би одоо нөгөө солиотой padding. Нөгөө харагдахгүй байна нөгөө дээр. Нэг зүнаа. Энэ боксыг одоо бид нэр зуръя. Padding гэдэг нь болохоор бид нэр одоо дотор padding-ийн дотор ганц юм байна. Хамгийн жижигхэн бокс байгаа. Хамгийн жижигхэн бокс маань юм гинэ. Цагаан өнгөр зунаа энд. Хамгийн жижигхэн бокс маань 1065. Ишиг одоо энэ уртын хэмжээ 1065. Өндөр нь харагдсан. Өндөр нь одоо 1065-ыг харьцах нь 900 бишээ 696. 696. Энэ өндрийнх хэмжээ нь 696 гэсэн үг. Нэг юм хэмжээ. Тэгээд энэ маань 1065 бидний режимний JavaScript-ийг хичээдэг үзсэн бол бидний гейм инжин дээр ийм хүртэл тоглоом хийсэн байгаа. Одоо яг энэ зүйл маань браузер ард ажиллаж байгаа гэж ойлгож байна. Тэгээд ийм хэмжээтэй одоо вектор. Үүнээс хамаарат одоо бус хэмжээнүүд нөгөөг үүдэн бусдын хэмжээс хамаарат одоо боксны хэр том жижиг байх вэ гэдэг нь хамаар хэмжээг бид нэр одоо тооцоолж олно гэсэн. Тэгэхээр энэ дотор нэг юм байгаа. Үүнийг балруулад тэгээд би ойлгоцсон. Тийм хэмжээтэй бокс байгаа байна. Гэхдээ энэ хоёрын дунд
Энд юу байгаа юм бэ? Энэ чинь цай биш юм уу? Тэ энэ цай юу юм бэ? Энийг болохоор энд padding гэж хэлсэн байна. Padding. Padding гэдэг нь болохоор одоо border-ноос авах цай гэсэн үг. Энэ дотор одоо бидний яг бичсэн контент маань байна. Дараагийн child element-ууд одоо энэ дотор байна. Энэ дотор байна. Энэ дотор одоо нөгөө бидний юм байгаа. Зураг. Бидний одоо зураг. Тэр product-ны гарчиг нэм. Тэг үнэн. Тэрний тухай товчхон description тайлбар бичиг. Энэ картны бокс гэсэн үг. Тэнгүүд яг контент маань бол энэ дотор байрлаж байгаа. Тэнгүүд энэ контент маань хүрээнээс энэ хоёрын орд хэд зай авах юм бэ гэсэн. Тэгсэн чинь зай энд нэг харангууд энд нэг жижигхэн зураас тавьчихсан байгаа. Энд баруун талаасаа байхгүй, доороосоо байхгүй. Ингээд зүүн талаасаа байхгүй, доороосоо байхгүй, баруун талаас цай байхгүй, дээрээсээ байхгүй гэсэн үг зураас нь. Тэгвэл окей. Тэгвэл энийг бадруулдаад дунд нь баруун талаас цай байхгүй чинь одоо тэр баруун талын бүгдийг бадруулж чадна гэсэн үг. Тэгээ бид нэр одоо контентыг зурхтаа шууд хүрээндээ тулгуурлаад зурж болно гэсэн. Хүрээндээ тулгаад ямар ч дундаа зайгүйгээр. Nice. Одоо биднэрт бол том зай болж байна. Бидний зураг маань бол энд байна. Зураг маань болохоор одоо ийм том. Тэгээд энэ дотор бидний нэр гарчиг, үн, description. Одоо бид нар бол ийм том талбайтай болж байна. Гэхдээ энэ тарсан чинь бидний нэг дахиад балруулдъя да гэд хүрээнд зурсан юм аа. Одоо энэ утгаануудын тоог нь харъя. Тэгсэн чинь border size нь гэж байна. Зүүнтлийн border байхгүй, дооттой border байхгүй, баруун талтай border байхгүй, дээрээ border байхгүй. Окей, одоо бүр гоё болж байна. Бид нар border ч байхгүй болсон. Бум. Одоо бид нэр шууд одоо контентээ зурж эхэлнэ гэсэн үг. Хоорондын зайг нь. Контент нь байгаа зүйл маань юм full screen. Карт гэдэг зүйлэн дотор. Зураг маань бол ийм том багтна гэсэн үг. Бидний гарчиг, үн, description. Дотор нь ийм бокснууд байгаа юм том. Тэнгүүд гадуур нь margin гэсэн байгаа. Энэ болохоор margin хамгийн том зай. Margin гэж юу вэ? Margin. Одоо би энд нэг ягаанаар арай өрөнгөөр зуръя margin. Үүнээс сонгож аваад бидний body class гэдэг карт маань бол ердөө энэ. Ихтэй энэ маань margin бол байхгүй. Margin гэдэг маань болохоор гадуурны body гэдэг элемент байгаа. Контент маань дотор нь орж ирэхдээ гаднах элементнээс авах цай гэсэн үг. Дээрээсээ гараад дээдлэх элементнээс авах цай. Гадна байгаа энэ элементнээс энэ хоёрын хоорондох цай. Доор дээрээс авах энэ хоёрын хоорондох цай. Баруун зүүнээс авах энэ хоёрын хооронд авах цай. Нөгөө нэг body гэдэг элементнээс авах цай. Одоо ойлгож байна уу? Одоо миний яачлыг заагаад одоо бол ойлгож байгаа хаа гэж. Бидний гарч ирсэн проблем юу болсон бэ гэсэн чинь энд улаан гэдэг нэг юм зай гараад ирсэн байгаа илүүлэлт улаан зай. Энэ улаан зай хаанаас гараад ирсэн бэ? Энэ асуудал байсан. Бидний мэдж байгаа. Body гэдэг элементэн дээр бид харах юм бол background red. Гэхдээ body гэдэг элементээ харсан чи body гэдэг элемент маань болохоор энд margin дээрээс 8. Зүүн талаас 8. Доороос 8. Баруун талаас 8 гэсэн. Body гэдэг элемент маань default-ороо энэ user agent style гэж байгаа. User agent гэдэг маань болохоор browser бол нэг өөр. Энэ маань болохоор Google Chrome. Одоо энэ бол Google Chrome default-ороо body гэдэг элемент display block margin 8. Бүх талаас 8 гэсэн үг. Ингээд margin 8 гэдэг болохоор баруун зүүн дээр доороос бүгднээс 8. Энэ browser цаанаас өгдөө бичсэн утга. Тэнгүүд энэ маань болохоор гаднах одоо энэ body маань дээд элемент HTML гэдэг элементнээс 8
pixel зайнуудыг авсан байна гэсэн үг. Тийм учраас бидний body гэдэг элементэнд маань энэ жижиг 8 pixel удаан зай үүссэн. That's complicated. Энэ төвөгтэй шүү. Энийг сайн дараагийн хичээлээр ихтэй би илүү нарийн програмуудыг бол ярих болно. Тэгэхээр өнөөдрийн нөхцөлд бол бид нар одоо энэ margin гэдэг зүйлийг нode гэж бичих болно гэсэн үг. Body selector-ыг одоо сонгож аваад margin 0. Nice. Одоо орж ийн ялгааг нь. Одоо энэ маань зүүн талаас заа байхгүй. Дээрээс заа байхгүй. Одоо body гэдэг элемент маань энэ байхад footer биднэрт байгаа занд footer ашиглагдах боломжтой болж байна гэсэн. Ямар нэгэн илүүдтэй зайгүйгээр. Энэ яагаад юм болцсон бэ? Inspector тулаа гаргаж ирээд body. Энд харангууд body гэдэг элемент маань margin одоо энд харангууд гэж хараа. Энд ингэсэн байгаа. Cascading style гэдэг параметр яаж ажилладаг вэ? Энэ CSS гээд яаж ажилладаг вэ гэсэн. Энд дээр ойлгох нэг зүйл байгаа. Энэ маань cascading гэж ер нь яг cascading style гэж яг юу хэлэх гээд байгаа юм гэхээр өмнө нь бичсэн байгаа margin гэдэг утга байгаа. Body бол margin 8 pixel. Тэнгүү дараа нь үгүй margin 0 pixel. Дараа бичсэн одоо энэ ажилтдаг гэсэн үг. Боросоор одоо юуныг сонгоод тэнгүү үүний дараа би үгүй би бодлоо өөрчилсөн гэдэг. Margin 20 pixel. Одоо одоо юу болсон бэ? Hey. Энэ маань дахиад өөрчлөгдөж зураг. Margin 8 байсан. Browser default-ороо. Тэгсэн чинь үгүй бид нар margin бидний style гэдэг элементэн дотор margin 0 гэж бичсэн. Тэгснээр бид харангууд энэ дээр нь element style гэж байгаа. Одоо хамгийн дээр selector element гэсэн selector. Тэгээд style. Энэ маань юу вэ гэнгүүт энэ элементний attribute-ийн шууд бичнэ гэсэн үг. Body гэдэг элементийн attribute дээр нь шууд style гээд margin 20. Энэ бол хамгийн өндөр одоо бүгдийг нь дарна гэсэн үг. Одоо юу гэдэг юм? Энд CSS дээр margin 0 гэсэн байхад багоо одоо энд юу гэдэг юм? Ингэж үзүүлээ. Энэ дээр shopping cart-ын дээр style гэдэг attribute нэгэд background color blue no matter what. Okay. За. Гомдлаад юм. Чи дүгэж алт би ойлгохгүй байна. Одоо энэ харангууд юм болсон. Бидний CSS selector дээр юу хийсэн? CSS selector гэдэг маань үндсэндээ энэ одоо Outpin гэдэг сайт маань бидний энийг цаана параметр ажилтаа head гэдэг дотор style гэдэг таг нэгэд бидний бичсэн CSS кодуудыг энэ дотор копи хийсэн байгаа. За энэ цааш shopping cart background юм өгтэй байна. Body юм байна. Тэгээд одоо бидний бичсэн одоо CSS style тэгээд браузер энэс дараа дахиж уншихдаа цаашаа дахиад эдгээр дарж бичиж болно гэсэн үг. Одоо CSS өмнө бичсэн body-гоо дараагийн өөр CSS дотор нь оронгууд body margin 10 ч гэдэг юм уу. Тэнгүүд энд би ингэсэн байгаа. Элементээс select аваад body my cart. Энийхээ би CSS одоо энэ элемент дотор оронгууд энэ CSS дотор бидний CSS гэсэн стайл үүсгэсэн байсан. Тэр CSS стайл дотор бид нэр background ийм өнгөтэй гэж бичсэн. Тэр маань энэ CSS код. Тэнгүүд элементнийх нь attribute гэдэг нь болохоор энэ элементний attribute style гэдэг attribute-ын дотор тэр маань болохоор элементний дотор орж ирээд style гэдэг attribute-ийн div class attribute style background blue тэр маань энэ элементэн дээр бичигдсэн. Element style. Энэ бол одоо өмнө нь бичсэн эдгээр бүгдийн дарна гэсэн үг. Өмнө бичсэн хамаагүй хамгийн common одоо илүү bright илүү
том гэсэн үг. Том жижигээр тэгж ярих байх. Том жижиг. Би нэг яг priority гэдэг үгийг одоо юу гэж монголоор хэлэх юм мэдэхгүй байна. Translate. Google. Priority. Яаж ч priority чиглүүлэх одоо тий одоо яг браузер маань хамгийн эцэст одоо game engine шиг юм game engine бол арт талд ажиллаж байсан. Game engine маань одоо эднийг тооцоодыг хийчихэд хамгийн сүүлд одоо энэ CSS style гэдгээс аль нэгийг сонгож авах юм бэ гингүүд элементийг нь хамгийн одоо ийм 3 төрлөөс 3 одоо стyle ирсэн байлаа гэж бодоход элементийг нь үргэлж сонгоно гэсэн үг. Хэрвээ элементэн дээр нь байхгүй бол хамгийн сүүлд бичигдсэн CSS style одоо кодны хамгийн сүүлд бичигдсэн тэр property-г нь сонгоно гэсэн үг. Хичнээн өмнө давхарцсан байх нь хамаагүй. Одоо энэ дотор бол бид нэр background-ыг нь sar гэдэг энд бол өнгөцсөн байгаа. Тэгмэд attribute-н дээр бид нэр blue өгчөнгөд card маань blue яг эцэстээ зурагдахтаа blue болцсон байгаа. Blue. Окей. Priority гэдэг нь одоо тэнгуудын 3 юунаас чиглүүлэх гэдэг нь хотын санаагаар хэлж байгаа юм. Ингээд сонгох одоо important энэ илүү гэсэн сонголтоо ихтэй гэсэн үг. Билээ асаатай. Окей. Одоо бид нэр shopping cart-а ойлгосон. Тэгэхээр бид нэр үүнийг одоо шууд хийгээд эхлэе гэж бодож байна. Яг одоогийн байдлаар бол би нэг blue гэдгээр нь баг үлдээчмээр санагдаж байна. Яг тэр хэмжээ харахад энэ маань илүү амархан байгаа. Яг сүүлийн өнгө нь production дээр бол хамгийн сүүлийн өнгө нь бол энэ болно. Hardlong. Гэхдээ одоо би нэг debugger дээр одоо debug хийж явах хэрэгтэй. Blue дараа нь би нэг энэ мөр кодод edit хийчихнэ гэсэн үг юм. Окей. Кодны product-ийн нэрийг олж аваад ямар зөв эртний үний зөв окей. Text in coffee. Эртний үний зөв. That's good. Дараа shopping cart. Product cart. Shopping cart биш. Бүгдээр ингээд product name, product cart, product name, product price. Энэ одоо starting from $59.99 эхэлнэ гэж. Окей. Миний маань дараа нь имиж байна. Гэхдээ энэ маань юм байна. Яг одоо харах юм бол энэ дизайн нь харах юм бол энд одоо энэ product cart гэдэг элемент нь бол энэ дөнгөж сая бид нэр үүнийг үүсгэсэн. Гэхдээ дизайныг харах юм бол энэ бол ийм хоёр хуваагдсан box байгаа. Яг зөв нь гэсэн үг. Энэ бол яг ийм байна. Тэр хоёр box нь бол нийцсэн. Хамаагүй, ордо зай маань хамаагүй, ер хамаагүй дээ. Хожоогон зайтай байж болно. Тэг зайтай байсан даа ч зөв. Нэг имиж нь бол тэр хавцаад нэг хязгаартай. Тэгээд энэ хоёрын текст нь болохоор description болохоор энэ box, зүүнтлийн box нь description, баруун талд нь image тийм болно. Тийм шүү дээ. Тэгээд дотор нь одоо энэ элементүүд байна. Тус-тусдаа. Ингээд image. Окей. Тэгэхээр бид нэр дотор нь одоо ийм үүсгэхийн тулд бид түрүүн flex гэдэг зүйлийг ашиглах гэсэн flex гэдэг зүйл маань болохоор элементүүдийг үүсгэж одоо хооронд нь зай авахд ашигладаг. 2017 оны одоо сүүлийн үеийн стандарт. Энэ одоо сүүлийн сайтуудад бас айгүй их flex-ийг ашигладаг болсон. Яг тэгэхээр орчин үеийн браузер бүгдээр background-ында өөрсдөө апдейт хийдэг болсон учраас Гэтэл монголчуудын хувьд би болохоор Монголд одоо интернет эксплорер ашиглаж байгаа хөшөө хүмүүсч байгаа. Тэдгээрийг бодоход
Flex-ийг энэ тохиолдолд сонгохгүй. Тэгэхээр миний сонгож байгаа зүйл юу вэ гэхээр код баннер руу ороод сонгож байгаа стайл гэх юм бол product info. Product info дотор энэ хоёр байна. Тэгээ product description ийм уран зүйл бол байж болно. Одоо хамгийн эхний одоо толгойд орж байгаа дизайн. Тэгээд энэ image tag маань болохоор style product image. Nice. Энэ таалагдж энэ дизайн. Одоо энэгээ би product info. Одоо би үүнийг дахиад тааж тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна. Яг одоо миний хийж байгаа зүйл болохоор би энэ selector-ээр энэ элементийг select-лж авч байна. Энэ shopping cart гэдэг нь болохоор энэ хамгийн дээд байгаа элемент. Одоо shopping cart дотор нь байгаа элементийг болохоор би select-лж авч байна. Product info. Shopping cart биш энэнийхээ нэр би сайлах хэрэгтэй энэ одоо алдаа байна. Тэгээд одоо би энэ элементүүдийг сонгохдод энэ юунаагаар элементийн нэрээр классийн нэрээр би дандаа сонгож чинь гэсэн үг. Okay, that's good. Product info man за би яаж хоёр колумн үүсгэж болох аргыг бодож байна. Хуучин CSS дээр бид нэр айгүй олон тохиргоо байгаа. Ягаад тэр цаг үе одоо өнгөрсөн олон цаг үед айгүй одоо өөрчлөгдөжсэн гэсэн хүмүүс янз бүрийн аргаар хийдэг байсан. Гэтэ миний яг сонгохыг хүсэж байгаа зүйл болохоор би position гэдэг атрибутыг ашиглан position-ийг өөрчлөөд хамааралтай гэж болоод хоёрын нэг биенээс хамааралтай. Тэгээд хэмжээг нь өөрчилж байна. That's good. Энэ дээр болохоор би юу хийх вэ гэхээр ийм зүйл их юм. Position одоо бид product cart-д хамгийн дээдлийн одоо элемент байгаа. Түүнийг би сонгож аваад position position-ийг хэрэгж авахгүй маань дөө. Product info бол plot left. Plot left. Okay, that's good. Дараа image. Product image. Тэр нь болохоор бидний одоо энэ зураг маань бол background-тэй ийм Starlink-тэй том зураг байгаа. Надаа энэ имижийг би одоо өөрчлөө. Энийг гэхдээ display blocker үрдэж болно. Yeah. That's good. That's good. Би миний одоо дизайн ерөнхийдөө сонголт бол тийм байна. Одоо CSS ашиглах сонголт юм бол тийм plot гэдэг зүйлийг ашиглаа. Plot гэдэг зүйл маань яг тийм бэ гэхээр MDN plot CSS plot гэдэг. Биш ээ, наач биш шүү. CSS мөн муу байна. Plot non left right гэдэг ийм гурван property байгаа тийм аа надаа. Жишээ нь болохоор as inline area description одоо left гэдэг нь одоо яах юм бэ гэхээр float гэхээр element must be float left side contain block. Okay. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр contain block гэдэг нь бидний карт. Яагаад вэ гэхээр энэ product info гэдэг нь болохоор энэ элементийн дотор одоо product cart гэдэг элементийн дотор байгаа. Бидний product info гэдэг нь тэр маань болохоор энэ float гэдэг нь болохоор контейнерийнхаа зүүн тишээ нална гэсэн үг. Тэгэхгүй дефолтоор бол энэ маань болохоор ийм байгаа. Дараа одоо энэ дотор байгаа элементүүд маань дефолтоор бол бүгд элемент маань болохоор дефолтоор
display block гэдэг элемент. Display block гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр бүх элементүүд араасаа ингэж гиснэ гэсэн үг. Display block. Тэнгүүд бид нэр display inline гэдэг. Display inline block заримдаа ашиглана. Тэнгүүд display гэдэг нь бол display гэж property-ний юу гэдэг default-оор бүгдээр block гэдэг байгаа. Тэгээд display inline гэх юм бол 3 элемент байлаа гэхэд одоо энэ тохиолдолд 2 элемент байгаа. Эхний элемент нь энэ, хоёр дахь элемент нь энэ. Product info image 2. Тэнгүүд product info гэдэг нь default-оор display block юм байсан. Доор нь image маань араас нь залгацсан юм байсан. Тэнгүүд product info гэдэг одоо зүйлийг нь block left хийчингүүд энэ маань block биш inline болчихж байна гэсэн. Inline гэдэг нь болохоор элементүүд араасаа ингэж игссэн нэг мөр дотроо. Тэнгүүд бид нэр энэ product info гэдгийг контейнерийнхаа зүүн тишээ наалнаа. Зүүн тишээ надаа энэ маань inline болчихно гэсэн. Тэнгүүд display маань inline болгоод араас маань ихтэй image маань одоо block элемент хэвээр байгаа. Энэ бол том маань ийм ингээд ороод ирж байна гэсэн. Ерөнхийдөө бол яг одоо жинхнээр бол энэ image маань дэлгэцийн доор явсан байгаа. Яг тэгэхээр cart element маань ямар ч margin, padding гэдэг зүйл байхгүй. Тэгээд product element маань бол ийм болсон. Тэгвэл box маань өндрөө сонгохдоо дотроо байгаа хоёр элементний аль өндрөх элементнийхаар сонгоод box маань бол одоо ийм болсон байгаа гэсэн. Яг одооний элемент нь. Одооний байгаа current одоо цагаар нь. Тэгвэл одоо би нэг баталж дараад бай. Mouse ороод дараад элементийг нь үзүүлээ. Product info гэдэг би mouse авчихгод дэлгэцийн зүүнтэй итгэс генис зэхэр background зэхрөө өөрчлөгдөж байгаа. Product info гэдэг элемент нь ердөө тэр байна. Дотроо бол ийм элемент байгаа. Тэр элемент нь тэр дараагийн элемент нь дараагийнх нь хаваасан өндөр байхгүй. Түүний араас image гэдэг амар том юм байгаа. Окей. Одоо энэ хоёр зүйлийг ямарчнаа. Би энэ дотроо хэмжээг нь өгмөр байна. Product info маань болохоор size bit гэдэг property bit маань дууртна. Түүнийг би 100% яг одоо авахгүй. Хэд байх нь хамаагүй. Энэ маань дараа нь өөрчлөгдөж болно. Тэгвэл би хамгийн гол болохоор доторх хоёр элемент энэ product info одоо product image гэдэг энэ хоёрыг би одоо дотор нь хамаартай болох яг дээдлийнхаа одоо гаднах элемент нь хэр хэмжээтэй байна. Түүнээс хамаарч хуваар тооцоологдосоо гэж үзэж байна. Үүнийг нь болохоор би 60% та нөгөө тийм 40% та ингээд 100 болчихж байгаа. Одоо энэ юм. Тэгээд product info-гийн одоо харахын тулд би product info маань green одоо энэ харагдаж байна. Одоо shopping cart маань background маань бүр нэг юм бүр болсон. Юу болсон бэ гэсэн чи энэ shopping cart байгаа. Энэ shopping cart гэдэг чи байхгүй шүү дээ. Би зүгээр чинь product түрүүний алдаадсан орцсон шүү дээ. Product cart гэж бид нэрээс ассан. Зураг шаардлага алга. Яг одоо бүгдээр нүдэнд харагдчих би зурхгүйгээр бид нэр зөвхөн энэ зурх одоо зурх ажлыг браузер бидний өмнөөс хийж байгаа. Би энэ product cart гэдэг бол хэмжээ нь бол энэ 100%. Дээвцээ одоо гаднах одоо дээдлийн элемент нь хэрэг тэрнийхээ хэмжээгээр авчдаг 100% чигээр parent элементийнхаа гэсэн. Parent нь яг одоо нэг body байгаа. Тэгээ body HTML тэгээд document. Тэнгүүд parent-ийн одоо ингэ 100 ботсон. Product info нь болохоор энэ гаднах нь том жижиг хэрэг байгаас хамаарат одоо ийм болно гэсэн. Одоо би энийг өөрчилж үзье 100% болоод 400 пиксел. Тэгсэж гисэн одоо энэ product info гэдэг маань урт нь 60%. Product image гэдэг маань урт нь 40%. Энэ маань нийлээд 100%. Бид нар зөвхөн энэ хэмжээг өөрчлөхөд ганцхан газар та өөрчлөхөд бүх юм нь calculate хийж байгаа CSS маань бидний өмнөөс. Окей.
Яг үндсэндээ браузер гэдэг нь маань гейм инжин гэж ойлгож болно. Одоо би нэг нэ. Амин. Nice. Одоо Эрик кофе пас. Oh. What is going on? Юу болоод байна? Яг одоо би юунийг заагаад гэдэг үүнийхээ энэ чиглэлд дуусгана. Бид нэр дэлгэцсэн байна одоо 100%. Үгүй 50%. Үгүй 100% тий. Бид нэр нэг картныхаа хэмжээг 50% өгсөн. Байна. Тэгэхээр дараагийн картаа бид нэр яг үргэлжлүүлээд энд зурхыг хүссэн. Одоо түрүүний миний хэлсний санаж байгаа бох. Би түрүүнээс бүх элементүүд дефолтороо display block гэж яг юуг яриад байгаа юм бэ гэхээр энэ элементүүд маань араасаа жигснаа гэсэн үг. No бид нэр энийг хүсэхгүй байгаа. Тийм биз? Тэгэхээр product card гэдэг нь маань одоо өөрөө out left. Одоо тэгвэл энийг ингэж үзье. Coffee pass. Дахиад coffee pass 4 удаа. Одоо бид нэр бүх энэ класс гэж бичээдсэн шалтгаан нь одоо бид нар яагаад гэвэл бид нэр энэ элементүүдийг бүгдээр ингэ сэлэлтж авах гэж байгаа. Одоо энд би product card гэж бичсэн бүх дөрөв шиг одоо product-тэй болчихсон. Product card-тэй. Тэгвэл дөрүүлэнгийн сэлэлтж аваад background-ыг blue гэчиж байгаа. Одоо бид нэр debug хийх өнгөнүүд хоорондын заагаа харахад хурц өнгөмөө, хот өнгөмөө хэрэгтэй байсан. Тэгэхээр бид нэр үүнийг дайргаад сүүлийнх дээр бол ганцхан үнийг арилгахад саар болоод гэхдээ хоорондын зайнуудыг одоо бид нэр дахиад тооцоолох хэрэгтэй болно гэсэн үг. Төрийн дараагийн хичээлээр би за тэр баяр та.